За тэгээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр маань үргэлжлэн айлс ирэхээр авдраа бодлын булангаараа үргэлжлэн танд хүрэх гэж байна. Өнөөдөр бид хамтдаа нэгэн гайхамшигтай онцгой үйлчлэлийг бид бас та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ бол We Are Christian Mongolia гэдэг медиа үйлчлэлийн гэр бүл байгаа. Сайн уу төмөрөө, сайн уу инх мөхөө? Сайн байна уу? Монголд байгаа хийж байгаа ахын төстэй бас Астро Севенатаас мэдчилж байна. Маш их баярлалаа. Тэгээд яг үйлчлэлийнхаа сонин сайхнаас ярил надаа нэрний утга учир маш онцгой бөгөөд энгийн. Гэхдээ үнэхээр тийм хайр татам нэр We Are Christian Mongolia. Тэгэхээр энэ нэрийг хэрхэн яаж магтаалынхаа үйлчлэлтэй ингээд яагаад сонгов? Тэгээд баярлалаа. We Are Mongolia гэх бүлийн хүмүүс тэгээд одоогоор бас тавтал магтаал зэлбэрийн цаг ингээд хүмүүсийн зэлбэрэл дутсан бас эсийг магтах цагийг гаргасан. Тэгээд бид нэрээ ашиглаараа өгсөн шалтгаан бид өөрсдөө гадаадд байгаа. Тэгээд бид гадаадд байгаа Монгол христчэн хүмүүс байна шүү. Бид хоёр виа гэдэг бид хоёрыг илэрхийлж байгаа. Тэгээд Европ даяар байгаа бүхэл итгэлийн ахын төс, дэлхийд даяар байгаа бүхэл итгэлийн ахын төсийг илэрхийлж байгаа учраас бид бүгдээрээ нэг гэдэг үднээсээ бид тийм нэрийг өгөхөр болсон. Тэгээд аль ч улсад байсан ямар ч хүн байсан хараад шууд энэ Монгол хүмүүс юм байна гэдэг мэдхээр ард нь Монголиагаа бүрдээ тодтогч өгсөн байгаа. Тэгэхээр аль ч болгонд үйлчилдэг үлээ. За бид хоёр Астро Севенатад гэдэг Монгол христчэн цуглаан байгаа. Тэр талд магтаал үйлчилдэг байгаа. Магтаал сайхан зүйл бол надад айгүйх байдаг. Би өөрөө айгүйх тийм нөхөөсөө эсрэг характертай хүн. Тэгээд магтаал бол надад хүч чадал өгдөг, зориг өгдөг байгаа. Тэр болгон хүмүүсийн урд газ тэгж магтахаар төрлийн тийм характертай тийм биш. Гэтэ эзэн аваагаа магтаал дуудсан. Надад зориг өгдөг. Тэгээ миний яг одоо хамгийн хэцүү тэр цаг мөчид миний гуниг зовлон илэрхийлдэг магтаалууд одоо байж штэ тий. Тэр магтаалууд миний бурханд ингээд яриад залбирахаас илүү чадахгүй байгаа тэр зүйлийг надад ингэж өмнөөс минь илэрхийлж өгдөг учраас би өөрөө тэр аялгуудаа магтаалыг өгснөөр яг миний тэр зүрх сэтгэлийг илэрхийлж өгдөг маш их баярлагдав. Надад урам болдог. Тэгээ миний бүхэл сэтгэл хөдлөлийг яг илэрхийлж өгч чаддаг цор ганцаа аялгуудаа тийм залбирал гэж боддог. Яг бурхан зүрх сэтгэлээ нээхэд хамгийн зөв энгийн үед яг зүгээр залбираа сухад миний амнаас гарахгүй тэр бурханы магтсан тийм яруу сайхан гарахгүй байгаа тэр өмнөдийг магтаал миний өмнөөс илэрхийлэхэд би яг тэр үед яг зүрх сэтгэлээсээ эзнийг магтдаг. Тэгээд энэ зүйл надад маш хуран болдог. Тэгээд олон жил магтаал үйлчлэхэд бас ингээд хэцүү зүйлүүд их байдаг ч гэсэн айгүйх төвчээр сургадаг яг тийм үйлчлэл санагдсан. Тэгэхээр энэ өглөөг гоё эзнийг магтаал бас уриалаач. Магтаалаар яг өглөөг эхлүүлэхэд бол бүтэн өдөр зингээ тэр магтаал аманд аялагддаг. Тэгэхээр яг тэр өдөр яг миний хүч чадал болдог. Тэгээ бүх хүмүүс итгэж хүмүүс яг адилхан эзэн магтаал өрхтөө тэр эрч хүчийг авч эхлүүлж байгаа юм шиг санагддаг. Миний хувьд бол яг тийм өглөө болгон би бол байнгын магтаал сонсдог хүн байгаа. Өөрөө магтан дуулахаас илүү бас сонсох нь бас маш их байдаг. Тэгээ тэр зүйл тэр өдөр надад яг эзний үгийг сануулж байгаа. Миний яг одоо яг тэр өдөр надад эрч хүчийг өгдөг зүйл байна. Бүтэн өдөр зөнгөө яг эзэнтэй ойр байх одоо тэр миний одоо эзэнд илэрхийлж байгаа миний зүрх сэтгэлийг гаргадаг яг тийм зүйл байдаг. Магтаалаар дамжуулаад хүмүүс яг зүрх сэтгэлээ яг эзэнд нээж өгдөг юм шиг санагддаг. Яг үннээрээ яг баяртай үедээ баяртайгаар магтахад яг би баяртай байна. Ямар ч одоо бүтээлэггүй яг өөрийнхоороо байдаг. Гунигтай бол би үнэхээр гунигтай байна гэдэг яг магтан дуулахад яг л миний гунигийг илэрхийлж байгаа. Яг миний зүрх сэтгэлийг бурханд яг байгаагаар нээлттэйг нь харуулж өгдөг тийм зүйл юм болоо гэж боддог. Тэгээ та бүхэн ч гэсэн яг магтаалаар эзэн зүрх сэтгэлээс нэгэрээ гэж хэлж байна. Тэгээд ярилцахад үнэхээр сайхан байна. Бидний ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээд хамгийн сүүлийн асуулт бол аль эсрэхээр авдраа уудлыг гэдэг энэ булан бол христтгэлийн ахан дүүсийнхаа хийж байгаа, бүтээж байгаа ажил үйлчлэлийг нь сурталчлан таниулдаг, хамтдаа мэдээлэл солилцдог болно. Тэгэхээр та хоёрын зүгээс гоё санал болгох христтгэгчдийн хийж байгаа юм үйлчлэлүүд юу байна? Тэгэхээр Америкийн гээд хийж байгаа нэг сонс гэдэг подкаст байгаа. Тэгээд бас яг бид хоёртай бас жилхэн ойролцоо бид хоёр подкаст бол хийдэг. Тэр хоёр бол подкаст хийгээд бас эзнийг ингээд бас илэрхийлэх гэж үйлчлэл хийх гэж байгаа. Тэгээд өөрийнхөө санал болгох. Бачтан дисний цуглаан хийж байгаа. Тэгээ маш их баярлалаа. Та хоёрынхоо меншн хий санал болгосноор бид нэр сонс подкастынхантай холбогдох болно. Тэгээд энэ өглөө бол онцгой өдөр бид нэр
Монгол улсынхаа 6 дахь төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай өдөр. Тэгээд харин We Are Christian Mongolia үйлчлэлийн багаас энэ өдрийг өглөө болгоныг эзний магтах тэрхүү магтаалаар эхлүүлээрэ эзэн зүрхсэтгэлээ нээж өгөөрэй гэж уриалж байна. Тэгээд маш их баярлалаа. Хоёрынхон хийж байгаа ажил үйлчлэл дээр үнэхээр эзэн бурхны ивэл өрөөлийг үнэхээр тунгаглаж байна, өрөөж байна. Магтаалын үйлчлэлийг чи эзэн үнэхээр хил хязгаарыг өргөсгөн тэлэг болтугай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Айлс ирэхээр авдраа удлыг булангаар бид нэр We Are Christian үйлчлэлийн төмөр болоод их мөх нартай холбогдлоо. Тэгээд сая их мөх хэлсэн штэ. Зүгээр л нөгөө эзэнд өөрийгөө уудлах цаг хугацаа байдаг. Тэгээ энэ бүр ингээд нөгөө эзэнд өөрийгөө нээж өгөх, тавьж өгөх ийм цаг хугацаа гэж магтаалыг тэгж ойлгож тэгж бас магтаалд уриалж байгаа нь маш гой санагдсан. Нэр нь тиймтэй бид нар ингээд нөгөө зарим үедээ зөвхөн баяртай үедээ л магтчаал гонигтай байвал юун дуу хуурч гэдэг юм уу нэг тийм хандлага бас байдаг. Гэтэл эзэн биднийг чи зөвхөн баяртай үедээ л надад дуулаарай гээгүй. Та дуулал номын 150 бүлгийг харах юм бол тэнд Давид хаан зүгээр ингээд зүг байдгаа бараад шаналж явах үедээ дуулж исэн. За ялангуяа дуулал 52 дугаар бүлэг бол маш гашуун түүхтэй бүлэг. Та миний доторхыг ингээ хисапор цэвэрлэж өгөөч гэд бүр ингээд тэр хэр буртагтай гим нүгэлтэй байдлаа эзнэр угаалгаж цэвэрлүүлэх гэж байгаа. Тэгээд эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч гэд гим нүглийн дотор байж захтаа хүртэл Давид хаан тэр гайхамшигтай дуулуудыг дуулсан. Тийм учраас та энэ өдөр энэ өглөө өнөөдөр бол маш онцгой хариуцлагатай өдөр. Тийм учраас та энэ өдрийг эзнийг магтах магтаалаар эхлүүлээрэ.